Күрд өнөөгөө зохиолчийн 5 дугаар бойны газар зохиолыг ярихын тулд бид нэр түүний намтартай заавалчгүй танилцах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр энэ зохиолд дэлхийн 2 дугаар дайн тэр дундаа Дрездений бөмбөгдөлтийн тухай сэдвийг хөнддөг. За тэгээ энэ бөмбөгдөлтөнд зохиолч маань өөрийн биеэр тухайн бөмбөгдөх үед байсан хүн байна. За тэгээд өнөөгөөт нь 22 оны 11-р сард Америк нэгдсэн улсын Индианаполис мужид төрсөн. За тэгээд Герман гаралтай цагаачтын гэр бүлд эмтэлсэн байдаг. За эцэг их нь хэдий герман хүмүүс ч гэлээ. Өөрт нь бол герман хэл, герман соёлыг нь танилцуулаагүй байдаг. Яагаад вэ гэхээр дэлхийн 1-р дайны дараа үрнжсэн германчуудын эсрэг хөдөлгөөнөөс болоод. За тэгээ хожимоо дэлхийн 2-р дайны үеэр зохиолч маань өөрийн элэг нэгтэн буюу германчуудынхаа эсрэг сайн дураар тулдаж явсан баг. Дэлхийн сонгомл зохиолчдын адилаар Курт Вонегут нь тийм дардан замаар амьдэрсэн нэгэн биш. Өөрөө тэрээр дэлхийн 2 дугаар дайнд оролцож явсан. За энэ зохиол дээр гарч байгаа Дрездений бөмбөгдөлтийг нүдэрээ үзэж амьд гэрч болсон хүн байгаа. Корнелийн их сургуульд сурч байгаад за тэгээд тухайн үедээ их сургуулийнхаа сонины бичээчээр ажиллаж исэн. За тэгээд дайны эсрэг үзэл санаа нь яг тухайн үед бүрлдэж эхэлсэн гэсэн үг. За тэгээд 1942 онд сургуулиасаа гараад сайн дураар буюу өөрийн хүслээр цэрэгт элсэн баг. 1944 оны 5 сард ээжүүдийн өдрөөр төрсөн ихтэйгээ уулзах гэж ирсэн боловч ихийгээ нас орсныг дуулдаг. За тэгээ их нь бол унтуулах юм хэтрүүлэн ууснаас болж нас орсон буюу амиа орлсон гэсэн мэдээг өөртөө дуулгасан байна. За тэгээд түүний ээж бол зохиолч байсан. Энэ ч гэсэн Курдэд нөлөөлсөн байдаг. Гэхдээ олон нийтэд дэлхийд танигдсан тийм томоохон зохиолч байж чадаагүй. Дэлхийн 2 дугаар дайнаас буцаж ирснийхээ дараа Чикагогийн их сургуульд антропологийн мэргэжлэр суралцсан. За тэгээ 1960-аад оноос эхлэн Айовагийн их сургуульд зохиолчдын хөтөлбөрийн багшаар ажиллаж эхэлсэн байна. Курт Вонегутын 5 дугаар бойны газар буюу хүүхдүүдийн загалмаатны аян дайн үхэлдээ бүтсэн үүрэгт бүжиг гэх юм урт нэртэй Арманы эхний бүлэгээс эхлээд л хүмүүсийн сонирхлыг татаж эхэлдэг. Яагаад вэ гэвэл зарим зохиол дээр ингээд зохиолч өөрийгөө нуух тийм үү. За тэр зохиолд өөрийнхөө дуу хоолойг энэ зохиолыг яах гэж бичснээ ч юм уу ихэвчлэн нуудаг. За тэгвэл энэ зохиол дээр яасан бэ гэхээр 1-р бүлгийн тэр чигээрээ зохиолчийн үгээрээ энэ зохиолыг яах гэж бичсэн, яагаад бичих болсон, бичгэд юу ямар баримт цуглуулсан, хинтээ уулзсан энэ бүхнийгээ Курт өөрийнхөө үгээр болон өгүүлэгчийн үгээр дамжуулан хэлдэг. За тэгээ 1-р бүлэгт өгүүлснээр бол зохиолч маань дайны тухай амархан нүдэнд харагдтал биччихнэ гэж төсөөлөд юугээрээ их мөнгө олон доо гэж бодож явснаа дурддаг. Гэвч яг тулаад суугаад бичих болоход энэ бүхэн тийм ч амар биш юм байна гэдгийг ухаардаг баг. За тэгээд тухайн үед дайнд цуг дайтаж явсан Анд Бернард О'Хейрийн гэрт очоод тухайн үеийн дайныхаа үйл явдлыг дуусгах гэж мэдээлэл баримт цуглуулах гэж магадгүй ямар нэгэн зохиолд нь хэрэг болж магадгүй зүйлсийг өөрт нь сануулж өгнө гэж найзандаа очдог. За Бернард О'Хейр найзандаа очиход түүний эхнэр Мэри өөрт нь юм унтуудсан байдалтай, дургуутсан байдалтай гэдэг. За тэгээ үүнийг нь болохоор зохиолч маань өөрөө яагаад гэдгийг нь ойлгодгүй. Гэвч яагаад гэдгийг нь зохиол дээр юм бичсэн байна. Мэри надад ууралснаа мэдэгдэх гэж зориуд эргэж харлаа. Энэ хүртэл Мэри өөртөөгөө л яриад ээж. Тиймдээч тэгэхэд та нар жаахан байсан шүү дээ гэж хэлснээр нурт удаан ярианы үргэлжлэл мэт сонсогдов. Юу гинэ гэж асуувал дайнд явахдаа та нар манай хүүхдүүдээс ялгаагүй жаахан байсан гэлээ. Нэрэж тиймдээ гэсэндээ би толгойд охив. Дайнд явахдаа бид амны салиа нарилаагүй жаалууд байсан нүнэ. Гэхдээ та тэгэж бичихгүй тийм ээ гэж хэлэхдээ Мэри намайг буруутгаж байлаа. Сайн мэдгүй л байна гэхэд Мэри таа ч мэдгүй ч би мэднэ. Таа ч яах вэ? Хүүхэд биш, жинхэнэ эр хүн байсан гэж бичих мэдээж. Кинонд нь ч та нарын дүрд Фрэнк Синатра, Джон Вэйн шиг ирчүүд эсвэл дайн тулаанд дуртай хөвшин зүнэг юмнууд тоглоно. Тэгээд дайныг нэг л их сайхан нүд алдсан өнгө үзэмжтэйгээр дүрслэнэ. Гэтэл үнэндээ дээр тоглож байгаа хүүхдүүд шиг л жаахан хүүхдүүд тулдсан гэж бухимдахад би Мэрийг ойлгосон юм. Мэри үүнээс л болж уралжээ. Дайнд хүүхдүүдээ ер хэний ч хүүхдүүдийг хөнөөгөөсэй гэж тэр хүсээгүй. Мэригийн хувьд ном зохиол, кино ши, дайнд дайжинд уруу татдаг аж.
Тэгэхэд би баруун гараа өргөж Мэри энэ зохиолыг би дуусгаж чадахгүй л болов. 4-5 мянган хуудас сараацсан ч бүгдийг нь хайчихсан. Гэхдээ хизээ нэгэн цагт дуусах өдрөө ирвэл Фрэнк Синатра, Джон Уэйн нарт тохирох ямар ч дүр байхгүй гэж амлая. Тэгээд бас энэ номондоо би хүүхдүүдийн загалмайтны аян дэнгис нэрлэн гэж өгүүлээд бит хоёр сайн найзууд болсон юм да. За тэгэхээр энэхүү хэсэгт гарч байгаа Мэри Хейрийн дүрээр энэ үгээр зохиолч яг юу хэлэх гэсэн бэ гэвэл аливаа дайны уран зохиол, дайны тэр зохиолоос сэдвлэн хийгдсэн кино түүнийг үзэж буй хүмүүс тэнд бол ерөөсөө ингээд дайныг өөгшүүлэх сэтэл айгүй их байдаг. За тэгээд дайн яг үнэндээ тийм сайхан ид биш шүү дээ гэдгийг дайныг сайхнаар үзүүлэх. За тэр зохиолоос кино болж гарвал Фрэнк Синатра шиг сайхан залуучууд тоглоод түүнийг нь бяцхан хүүхдүүд үзээд за дайнд явах, ирлэхэг байх юм гоё гэж бодох. Энэ бүгдийг зохиолч унтуудсан. За тэгээ Мэри унтуудсан ууралсан байдлаар ингэж зохиол эхэлж байгаа. Дайныг үннээр өгүүлэх ёстой юм байна. Тэр дүүхийг яг байгаагаар нь хүүрнэх ёстой юм байна. За тэгвэл яг яаж хүүрнэх вэ? Яаж зохиомжлох вэ? Энэ дээр ийм асуултыг мэдээж Курт Воннегут бодсон байгаа. Нэгдүгээр бүлэг ерөөдөө энэхүү дайны түүхийг үннээр нь хүүрнэх ёстой юм байна гэдгийг бидэнд ойлгуулна. За хоёрдугаар бүлэг яг манай үндсэн зохиол эхэлж байгаа. Энэхүү зохиолын зохиомж нь маш сонирхолтой. Хоёрдугаар бүлэг эхлэхэд Аан гэж тамин Билли Пилигрим цаг хугацаа гэчээг огт мэдрэхэ болжээ гэж эхэлж байгаа. Зохиолд гарах гол дүр бол Билли Пилигрим. За Билли Пилигримийн түүх үзэж харсан зүйл. За зохиолын үйл явдал зангилаа хэрхэн өрнөх вэ гэхлээр шугамн дарааллаар бус тэр шугамн дараалал нь эвдэрсэн, хуваагдсан, урд хойноо орсон байдлаар үргэлжлэн гэсэн. Зохиолыг зохиомжлохдоо хоёрдугаар бүлгийг эхлэхэд уншигчид юу мэдэх вэ гэхлээр шууд үр дүнг нь мэдэж эхэлнэ. Билли Пилигрим цаг хугацааг мэдрэхэ байлсан. Мөн 1973 онд нас барна. За тэгвэл энэ хүн дайнд оролцох юм байна. Тэгэж яваад гэр бүлтэй болох юм байна. Гэр бүлтэй болсны дараа хүүхдүүд нь өсөж тойрнох юм байна. За бүр харь гаргийнханд онцлогдох юм байна. За тэгээд өгөх юм байна. Энэ бүх нь ерөөсөө ойлгомжтой эхний хэдэн нүүрэн дээрээ л байгаа гэсэн. Тэгвэл ер нь уншигчид бодно тийм үү? Энэ зохиолыг яах гэж унших юм? Бүх юм нь ойлгомжтой эхэлж байна. Тэгүн гутал зохиолч үр дүнг хайлгуулах гэж биш. Харин биелийтэй хамт цаг хугацаагаар биелийтэй хамт тэр үдсэн харсан үйл явдлыг нь цогтон туулуулж өнгөрөөх гэж ийм зохиомжийг гаргаж ирсэн. Тэгэхээр түрүүн хэлсэн зохиолыг уншигч үр дүн хайж биш, харин уншиж буй тэрхүү агуулгынхаа жинхэнэ үнэн өөртөө суулгаж авбал тэр нь үр дүн болно. За цаашлбал зохиолын маш нэг сонирхолтой хэсэг нь бол зохиолчийн дуу хоолой шууд оролцож байгаа. Үүний нэгэн жишээ бол ийм л юм болжээ буюу so it goes гэх үг байгаа. За энэ so it goes гэх үг нь яг ямар үед ашиглагдаад байна гэвэл аливаа гай зовлон, суурил тэр дундаа дөрүүдийн үхэл тулрах үед, үхэл болох үед тухайн хэсгийг өндөрлүүлээд дараагийн хэсэг рүү шилжихдээ so it goes буюу ийм л юм болжээ, ийм л юм байна да, ингэжээ буюу ийм л юм болжээ, ийм л байна да гэх хэсэг гардаг. Энэ үг нь бол ерөөхдөө зохиол 106 удаа дурддагддаг гэж байгаа. Мэдээж 106 удаа дурддагдах нь бидэнд хамаатай болохоос Куртд бол хамаагүй байсан. Түрүүн бидний дурдсан Билли Пилигрим буюу зохиолын маань гол дүр бол цаг хугацаанаас ангид оршиж байгаа дүр. За тэгээд ямар ч зүхтгийг эсвэл дайтахыг хүссэн тийм дүрлэлтсэн хүсэлгүй тийм нэгэн ир байгаа. Яагаад гэвэл Билли өөхөө мэдж байгаа. Билли дайнд явахаа мэдж байгаа. За тэгээд Билли хайр гаргийнханд бас олзлогдохоо мэдж байгаа. Тэгвэл Билли
цаг хугацаагаар ингээд бүсрээд байгаа дүр гэж штэ. Тэгэхдээ Билли яг цаг хугацаагаар аялж байгаа биш. Энд яг нэг хүмүүс асуулт гаргаж магадгүй. Би ч гэсэн уншиж байхдаа асуулт тавьсан. Хамгийн анх Билли хизээ цаг хугацаагаар үсэрч эхэлсэн бэ? Эсвэл Билли цаг хугацаагаар үсрэхдээ өөрөө сонгож байгаа юу? Одоо жишээ нь 1941 онд эсвэл Дрездений бөмбөгдөлтийн үед 2000-аа шөнө очихоо Билли өөрөө хүсээд тэр цаг хугацаа руугаа буцаж байгаа юу гэвэл үгүй. Хаанаас эхэлсэн мэддэхгүй өгöd хаана дуусна мэддэхгүй. Энэ асуултыг бол ерөнхийдөө Курт уншигчдад нээлттэй үлдээсэн гэсэн үг. Тэгэхээр Биллийн хувьд одоо гэж байхгүй. Одоо гэж байхгүй болохоор өнгөрсөн бас ирээдүй гэж байхгүй. Билли Дрезден рүү хэдэн удаа очсон нь мэддэхгүй. Харин зохиолыг уншиж байгаа бид нар Биллитэй хамт тэрхүү цаг хугацаануудаар ингэж өсөрч явж тэгэж яг тухайн үеийн зүйлсийг мэдэж аавна гэсэн үг. За тэгээд зохиолд бас сонирхолтой гардаг нэгэн сонирхолтой зүйл бол харь гаргийнханд олцлогдож байгаа. Тральфамадор гэдэг гаригийн одоо оршихуунуудад Билли олцлогдож байгаа хэсэг гардаг. За тэгээ энэ нь бол яг тухайн энэхүү 5 дугаар бойны газар их зохиолыг уран зөгнөлт зохиол гэж хэлэгдэх одоо нэгэн үндсэн суурь болж байгаа. Гэхдээ ерөнхийдөө 5 дугаар бойны газар нь дан уран зөгнөлт зохиол бол ерөөсөө биш. Тухайн гариг бол Билли тухайн гариг руу явж байгаагаар Курт бидэнд өөрийнхөө үзэл санааг ерөнхийдөө ойлгуулах гэж хичээсэн байгаа. Тральфамадор гаргийнхан Биллийн тэр дайныг зогсоох хүсэлд яг юу гэж хариулаад байна вэ гэхлээр дайн дажин хүнд өрлөгтөн байгаа цагт дайн дажин үргэлж байна. Одоо бидний ийм хүсэл байгаа штэ. Аятай тухтай амьдрах энэ дэлхий дээр байгаа хүнд өрлөгтөн бүгд дайн дажингүй, зовлон бэрхшээлгүй, сайн сайхан аж төрөх. Тэгвэл энд Курт Вонегутийн яг өөрийнх нь үзэл санаа гарч ирж байгаа. Хүн байгаа цагт дайн байна, хүн байгаа цагт зөрчил байна. Улс орнууд байгаа цагт бие биентэйгээ тэрсэлдэх, тэмцэлдэх нь ерөөсөө цаг хугацааны асуудал. Дайн дажин хизээж зогсохгүй үргэлжилсээр байх зүйл гэж бидэнд энэхүү яг гаригийн оршихуунуудаар хэлүүлж байгаа. Зохиолд ерөнхийдөө гарч ирж байгаа хамгийн гол шинж бол яг энгийн нэгэн хүн дайнд оролцоод дайнаасаа яг юу мэдэрдэг те тухайн хүний сэтгцэд яг ямар нөлөөнүүд учирдаг болохыг яг зохиолд яг хамгийн бодит үнээр нүгүүлсэн гэж хэлж болно. За тэгээд зохиолч Тральфамадор гаргийнхныг танилцуулахдаа 4 хэмжээст ертөнцийн оршихуунууд гэж байгаа. Дэлхий дээр бол бид нар цаг хугацааг юм хэлгсэн сувд шиг тийм ээ өнгөрсөн, одоо, ирээдүй, өмнө нь болсон зүйл, дараа болох зүйл гэж хардаг бол энэ гаригийн оршихуунууд өчигдөр өгсөн бол өнөө өглөө гэртээ цайгаа угаад сууж иж болдог гэсэн үг. Тийм болохоор үхэл тэдний хувьд огтоос хамаагүй. Тийм ч учраас дайн, үхэл, хагцал эсвэл ертөнц нэгэн цагт алга болох ерөөсөө тэр гарийнханд хамаагүй. Тэгээд энэ нь өөрөө зохиолчийн хэлэх гэсэн яг санаа нь гэж ойлгож байна. Уг зохиолын 50 жилийн ойгоор Салман Рүштэй энэхүү зохиолыг тодорхойлж үг хэлсэн байдаг. Билли Пилгримийн Тральфамадор гаригтай холбоотой бүхэл туршлага тэр чигтээ бодит бас. Харин дайнаас авсан сэтгэл зүйн гэмтлийнх нь илрэл байх бүрэн боломжтой. Вонегут сайн зохиолчийн чихэр энэ асуултын хариуг уншигчдад нээлттэй үлдээжээ гэсэн баг. За үнэхээр энэ цаг хугацааны гинтийн шилжилт нь Биллийн дайнаас авсан сэтгэл зүйн тэр хүнд бэртэл байх тун магадлалтай, бэртэл байх тун боломжтой. Тэгвэл Биллиг энэхүү PTSD-тэй байх боломжтойг батлах хэд хэдэн жишээ байдаг. Одоо үүний хамгийн гол шинж нь Билли одоо цагтаа бүрэн оршиж чадахгүй байгаа.
Буюу өнгөрсөн рүү, үгүй бол ирээдүг рүү. За тэгээд уншигчид ч гэсэн одоо цагтаа оршиж буй биелийг ер нь бол харахгүй. Тэгээ хамгийн их очиж байгаа цаг хугацаанд тэр Дрездений бөмбөгдөлд тэр 25 мянган хүнийг арчиж хайсан тэр үйл явдал руу буцаад байгаа нь энэ шинжийг хэлтгэн. За мөн ийм эмгэгтэй хүмүүсийн нийтлэг шинж нь бол тухайн тэр хүнд хэцүү дурсамжаа өөрийн мэдлгүүдээр ахин дахин сансаар байдаг тэр шинж. Гэхдээ энэ зүгээр нэг дурсамж байдлаар биш, яг тухайн агшин дахин тохиож буй мэтэр, яг тэнд байгаа мэтэр мэдрэх. За иймдээч яг тэр биелигийн цаг хугацаагаар аялж байгаа бол ерөөсөө уран зөгнөлт элемент биш. Харин дайны үедээ бүрэн гатсан тэр сэтгэл зүйн шинжийг илэрхийлж болно. Цаг хугацаагаар шилжиж явахдаа биелигийн хариу үйлдэл маш их сонирхолтой байдаг. Биели маш тайван бараг робот мэт ингээд сэтгэл хөдлөлөө бүрэн хаасан байдалтай. Тухайн цаг үе дээр явдаг. Суманд сийчигдэж үхэж харагдсан улстай Америкийн онгоцнууд Английн нисэх буудлаас ухарсаар хөөрнө. Францын тэнгэрт Германы хэд хэдэн онгоц мөн л ухран тэдэн рүү дайрч онгоцны их бие зарим нисгэгчийн бие шигдсэн шүрсэн сумаас орж авна. Газарт унсан Америкийн онгоцон туссан сумж энэ мэт буцан сорогдож ухран хөөрцгөөж игнээндээ нийлнэ. Игэнсэн онгоцнууд галд автсан Германы хотын дээгүүр ухран ниснэ. Сөнөөгч онгоцнууд бөмбөг хаях нээлхийгээ нээхэд хотод агуулсан гал шидийн мэт хумигдан цилиндр бөмбөгт багтаж ороод мөнөөх бөмбөг нь сөнөөгч онгоцны нээлхийгээр дотор нь орчихно. Доор буй германчуудад урт ган хоолой шиг үзэгдэх шидэд хөөрөмж байгаа нь оногдсон онгоц нисгэгчдийн бие зоогдсон сумыг стайл элбийн юм шиг сорчихно. Гисэн хэдийч шархацсан хэдэн Америк сүрхий гимтсэн хэдэн онгоц байсаар байла. Төдхөн Францын тэнгэрт Германы сөнөөгч онгоцнууд үзэгдэж гимтсэн онгоцнуудын их бие зоогдсон сумнуудыг сорж засмагц тэдгээр онгоц эргээд шив шинхэн мэт боллоо. Биели энэхүү киног хойноос нь урагшаага хурааж үздэг байгаа. За тэгээд энэ нь бол яг Куртийн зохиолдоо оруулж ирсэн ийм ёгт бэлэгдлийн ийм шинж байгаа. Яагаад гэвэл дайныг бид нэр ерөөсө ухраах боломжгүй. Хин нэгэн хүн буудуулаа гэхэд тэр сумыг нь сорж авах боломжгүй. Үүнийг яг энэ зохиолын энэхүү хэсэгт гаргаж өгсөн байдаг. Энэхүү 5 дугаар байрны газар зохиол нь бол шууган тарьсан зохиолуудын нэг. Яагаад гэхээр худалдаанд гарсан даруйда Нью-Йорк Таймсын яг шилдэг борлуулалттай номонд 16 7 хоног тасралтгүй шагссан. За 4 сарын турш 5 удаа шинээр хэвлэгдсэн байгаа. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс ерөөсө худалдаж аваад л шууд уншаад исэн гэсэн үг. Энэ амжилтын цаана бол яг дан ганц тухайн цаг үеийн нөхцөл байдал биш. Уран зохиолд өмнө байгаагүй тэр шинэлэг зохиомж аргуудыг ингэж сүлж бичсэнтэй холбоотой байгаа юм. 5 дугаар буйны газар дээр дайн байлдаан түүнд оролцсон хүмүүс, за түүнээс авсан сэтгцийн эмгэг эдгээр зүйлсийг бичгтээ бол цаг хугацааны шилжилт, зохиомж, за тэгээд зохиолчийн дуу хоолой шууд орж ирэх зэргээр бичсэн нь бол хүмүүст маш их сонирхолтой санагдаад энэ зохиол бусдад яг түгэн хүрэх шалтгаан болсон байна. За гэхдээ дан ганц магтаа сайшаалаар хязгаарлагдаагүй. Яагаад гэвэл тухайн армаанд хараалын үг маш их, за мөн насанд хүрэгчдэд зориулсан эсгүүдийг ерөөсөө хамаагүй бичсэн байдаг. Үүнээс шалтгаалж Америкийн зарим мужуудад энэ зохиолыг хориглож исэн. Жишээлбэл Мичиган мужийн шүүх 1972 онд уг зохиолыг ёс суртахуунгүй, бозор бүдүүлэг, мөн христийн шашны үнэт зүйлийг гутаанд оромжилсон гэж үзээд хориглож исэн. Мөн орон даяар хориглох 18 санал гарч исэн байна. Гэхдээ энэ зохиолыг хориглох гэсэн энэ тэмцэл нь зохиолыг улам алдартай болгоцсон. Тухайн цаг үед болж исэн энэ дуйлан шуугиантай холбоотой гүрд өнөөгөөт үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Хэрвээ та бүхэн боловсралтай хүний зүгээс номыг маань уншваас энэ бүтээл ямар ч садар самун ёс суртахуунгүй байдлыг өөгчүүлсэн утга агуулгагүй болохыг ойлгоно. Харин ч хүмүүсийг илүү хариуцлагатай, нинжин сэтгэлтэй байгаасаа гэж хүсснийг маань харах вэ. Яах вэ? Зарим нэг дүр маань бүдүүн хадун яриатай. Яагаад гэвэл хүмүүс бодит амьдрал дээр ингэж л ярьдаг шүү дээ. Нин ялангуяа цэргүүд болон ажилчин ангийнхан ингэж л ярьдаг. Хамгийн хүмүүжлтэй хөвгдүүч үүнийг мэднэ гэж байна. Тэгэхээр Ванигутын дээр зорж исэн зүйл бол дайныг үннээр нь үзүүлэх. Тэгээд түүнд дайнд оролцож байгаа хүмүүсийн яриа,
хоорондын харилцаа болсон зүйлсийг ерөөсөө хааж боолгүйгээр үннээр нь гаргаж ирж тавиад маа энэ шүү гэж бидэнд өгөхийг л хүссэн байгаа. Тэгэхээр одоогоос 50 жилийн өмнө 1969 онд гарсан энэ зохиолыг 2022 онд Болорсуудар хэвлэлийн газар яг анх монгол хэлээр орчуулж бидэнд Курт Воннегуттай танилцах боломж олгосон байгаа. Одоо тэгвэл 50 жилийн өмнө Америкта дэлхийд ингэж дүүлэн шуугаан тарьж исэн Курт Воннегут гэдэг зохиолчтой бид нэр 22 онд л яг анх танилцах боломж бүрдсэн. Болорсуудар хэвлэлийн газар орчин үед сувралынхаа эхний ном болгон яг Курт Воннегутын 5 дугаар байрны газар гэх энэ романыг орчуул бидэнд хүргэсэн байх нэ.